За, шинжлэх ухаан танин мэдхийн одон мөндөр сувгийн цусд 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэ хүн нэвтрүүлгийг маань оном бид хүн бэлтгэн өргөдгөө. Өдрийн минь оноо. Өдрийн минь. За, нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids. За мөн Отривинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отривин бид бүхнийг дэмжин ажиллаж байна. За өнөөдөр маш олон нэвтрүүлгүүдээр ч бас дурддаад, яригдаад би ч бас урд нэг нэвтрүүлэг бас хийж л байла. Тэгэхээр яг энэ хүний талаар бэлтгэн хүргэхээр боллоо. Мэдээж зүүн өмнөд Аз зүүн өмнөд Азийн улс болох Камбож улс тий. За тэн түүний цус өдөрдөгч юм тий. Цус дарангуулагч одоо Полпот гэдэг дарангуулагч байгаа. Энэ дээр одон мөндөр хэд нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд хамгийн одоо энэ нэвтрүүлэгтээ баг хос нэвтрүүлэг гэж хэлж болох Дельта айлын нэвтрүүлэг байгаа шүү дээ. Полпотын талаар тэгэхээр тэрийг бас манай үзэх сонсогчд маань үзээд аваарай. За, юуны түрүүнд Камбож улсын талаар нэг жоохон мэдээлэл өгье. Камбож нь бол одоо зүүн өмнөд Азийн улс, баруун талаараа Таиланд, хойд талаараа Лаос, зүүн талаараа Вьетнам улсуудтай хэлэлдэг. Тэгээд төвдийн өндөрлөгөөс их авсан Мекong мөрөн гэж байдаг. Энэ мөрөн Хятад, Мянмар, Лаос, Таиланд, тэгээд Камбож, тэгээд хамгийн сүүлд Вьетнам улсаар дамжиж намхан талаад цутгадаг. За, энэ мөрний хамгийн өргөн их устай үржил шимтэй хэсэг нь Камбож улсаар дайрдаг. Тэгэхээр Камбожийн амьдрал бол бүр эрт балар цагаас яг энэ мөрний дагуу эхэлсэн гэж хэлж болд юм байлаа. За тэгээд нутаг дэвсгэр нь бол 180 мянган метр квадрат, Монголоос бол 8-9 дахин жижиг гэж төсөөлж болно. Гэхдээ энэ баг газрын нутаг нь маш чанартай байдаг. Одоо баг хаач доторх тарилж болно. Тэгэхээр одоо бодоо тарилангаар маш их дэлхийд тэрүүлж явдаг ус байдаг. Гэхдээ уул уурхайн баялаг бол өртөсөө байдаг юм байлээ. Тэгээд 16-аас 17 сая хүн амтай. Тэгээд түүхийг нь товч ярьж яхад 1953 онд Нородом Сиханук гэдэг хааны удирдлага доор Францаас колони тусгаар тогтнолоо авч исэн. Тэгээд 60-ад онд Вьетнамын дайны нөлөөнд орж дотоодын зөрчил мөргөлдөө маш их гараад тэгээд 1975 онд гарч ирж исэн Полпот гэдэг дарангуулагчийн талаар өнөөдөр ярих гэж байна. За тэгээд Полпот бол 4 жил одоо ерөнхийлөгч хийсэн, удирдагч хийсэн. Тэгээд тэр хугацаанд бол одоо Камбож улсыг цусны далаа болгосон гэж хэлж болно. Одоо ингээд энэ нэвтрүүлгээр ч маш олон өөр дарангуулагч ярьж байгаа шүү дээ. Мао Цзэдун, Сталин, одоо Хитлер гээл тэдний тоог Ленин. Тэдний тоог харьцуулах юм бол одоо 60 сая хүн алсан, 45 сая хүн алсан. Одоо Хитлер ч 6 сая жүдийг алсан гэ харьцуулдаг. Тэр нь гэхдээ одоо ихэнхдээ одоо Мао Цзэдун дээр жишээ авах юм бол одоо нэг буруу шийдвэр гаргасан те их хүсрэлт эсвэл одоо улаан хувьсгалаасаа болоод хүмүүсээ өсгөж их алж исэн. Яг Полпот бол яг аль биесийн тоогоор бол 3 сая хүн алсан юм бэлээ. Гэхдээ энэ 3 саяасаа 1 саяг нь бүр яг цаазаар авч исэн. Тийм учраас одоо орчин үеийн түүхэндээ бол яг хүн ингэж алж чадчихсан тоогоор бол бараг дэлхийн номер 1-т орд юм бэлээ. Өөртөө иргэдэг. Бид эдийг зүгээр Камбожд буугаад гол нь тэнд чинь нөгөө Angkor Wat гэдэг үзэсгэлэн байгаа шүү дээ. Angkor Wat ч одоо бас дэлхийн хиддэг гайхамшиг гэж бүртгэх гэдэг үгтэй. Битүү ой модтой. Ер нь бол ой модлог тийм улс байлээ. Тэгээд нөгөө хуучин байсан тэр хаант улсынх нь тэр Angkor Wat гэдэг нэг хот гэдэг юм нийслэг гэдэг юм уу нэг тим юм байж байгаа. Тэгсэн бол Angkor Wat-ыг ингээд мод олон зуун жилийн турш мод ургаад модны нөгөө нэг юм үндэс гэдэг шүү дээ. Үндэс ингээд битүү ороогоод чулуун юм одоо юм том байгууламж байгаа шүү дээ. Гэтэл тэрийг ингээд битүү ороогоод ингээд ой болцсон байсан. Тэгээд тэр баг модыг нь хагалж гэдэг юм уу те ингээд завчиж ингэж ийж тэр Angkor Wat гэдэг тэр байгууламжийг гаргаж ирсэн байдаг. Гол нь зүгээр бид эдийг ингээд Камбожид буугаал, нисэх онгоцны буудлын дээр буугаал одоо юу гэдгийг хөтөж явж байгаа шүү дээ те Камбож. Тэгээд англиар бид эдтэй ойлголцож байгаа. Тэнгууд тэр хүн буулаа хамгийн түрүүнд одоо хин нэгнээс та хэдэн оных вэ гэдэг нь 70 хэдэн оны хүн гэл нөгөө чинь насаа илж байгаа шүү дээ. Оноо илж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за яг тэр үед те манад удирдагч Полпот гэж хүн байсан. Ингээд тэр нөгөө Камбож хөтчнөр гэж байгаа. Тэр хүн бол манай хүн амын баг нийт 30%-ийг нь улсынхаа хүн амын 30%-ийг нь хятадсан хүн гэдэг. Шууд урдаас тэгж байгаа юм чи. Ингэсэн ийм харамслаа тохиолдол байдгаа гэл тэгэл тэр хөтч яриа эхэлт юм бэл. Тэгэхээр ерөөсөө л Полпот бол үнэхээр тэр улсын түүхэнд ч гэсэндээ маш том хар толб. Тийм шүү дээ. Одоо Полпотыг төсөглийг нь ярихад бол 1998 онд одоо нас орж өгч талд орсон байгаа учраас сайхан байгаад байгаа байхгүй. Намайг төрөхөөс 1 жилийн өмнө тэгэхээр ч одоо энэ түүхэнд бол нэг амар удаад мартагдахааргүй цаг хугацаа өнгөрөөг юм бэлээ. Тэгээ Камбож улс чинь бол маш халуун шүү дээ тий. Таад очиход бол халуун чихтэй байсан байгаа. Тэгэхээр манай үзэх сонсогч өнөөдөр нэвтрүүлэг бодож байхдаа тэр улсын нөхцөл байдал байна гэсэн төсөөлөд үзцгээгээрээ.
За Пол Потын бол жинхэнэ нэр нь бол Салат Сар гэдэг. Тэгээд 1925 онд төрсөн, одоо 101 жилийн өмнө төрсөн гэж хэлж болно. Тэгээд төрөхт нь Камбож улс бол Францын колони байсан байлээ. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн болоод Японы айрам зүүн өмнөд Азийн ихэнхийг эзэлж ирсэн шүү дээ. Яг дэлхийн 2 дугаар дайнаар тэгэнгүүт нэг харийн дор сувсан бол Камбож улс байсан. Тэгээд Япон дэлхийн 2 дугаар дайнд дуусаад Япон ялагдсны дараа Францчууд Камбожийг буцаагаад колон болох гэж оролцсон. Тэгээ одоо энэ манай колоничд бид нар буцааж авъя гэд. Тэгэхэд Камбожд аль хэзээ үндэсний үзэл дэлгэрээд эхэлсэн байгаад байсан юм. Энэ дөр бол нэг хоёр гол нөлөө байд юм билээ. Нэг нь бол хөрш нөгөө зэрэгэлдээ Вьетнам улсад Хо Чи Минь тусгаар технологийн тэмцлийг хүчтэй өрнөлж байсан. За тий. Одоо нөгөө Хо Чи Минь гэдэг чинь анхны ерөнхийлөгч нь бас нөгөө нийслэлийн нэртэй байдаг. Хоёрт одоо Японы эзэрхийллийн үедээ үндэсний үзэл сурталын илэрхийлэл маш их тодорхой дэмжижсэн байгаа байхгүй юу. Уул нь одоо бусад зүүн Азиудын улсуудыг бол одоо тийм үндэсний үзэл сурталын илэрхийлэл дэмждэг байсан. Гэхдээ Камбож дэмждэг байсан юм бэлээ. Энэ яагаад гэж байна гэхээр дэлхийн 2 дугаар дайнд одоо нэг Францын колон байсан учраас за та нар ингээд өөрсдөө дэмжиж авах юм бол бас нэг Францын эсрэг нөлөө үзүүлж чадчих чинь гэсэн бодлогоор дэмжижсэн юм шиг байгаа. Тэгэхээр тэр үед бол одоо энэ дэлхийн дайнд дууссан үед Камбожийн залуучууд нь ингээд тусгаар тогтнолын амтыг амсаа үзсэн байгаад байдаг. За тэгээд 40-од оны сүүл 50-од оны ихэр үндэсний үзэл нэлээд газар авцсан байсан. Тэгвэл энд маш нэг том нөлөө болж ирсэн бол Вьетконг байгаад байгаа. Тэгэхээр Хо Чи Минь ч бас тусгай тогтнол болж ирсэн учраас Вьетнамын коммунист намын нөлөө нэлээх ингээд орж ирж ирсэн. Тухайн үедээ зөвлөлтийн улсууд чинь бас нэг коммунизм экспортлох гэдсэн учраас одоо тэрнийх нэг чинь бол Вьетнам байдаг. Вьетнам бас тэр ойр хавийнхаа улсуудад ингээд коммунизм экспортлох гэдсэн. Тэрнийх нь нөлөө нь амар их энэ Камбожд орж ирсэн. Эджил бүр залгаа улс шүү дээ энэ чинь тий. Гэхдээ энэ Камбожийн одоо колонийнхаа эсрэг яг хувьсгалчт нь бол захиан байгуулалт бол муутай байсан, одоо хүчгүй байсан бэлээ. Тэр үед нь нөгөө Нородом Сиханук гэдэг хаан маш өвөрмөц сонирхолтой шийдвэр гаргасан. Тэр нь юу байсан бэ гэх юм бол өөрөө ингээд Францчуудын уцан хүүхэлтэй хаан байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүтээ бүх эрх мэдэл нь бол яг хумигдмал. Тэнгүүтээ тэр бол өөрөө шууд колони үед хаан байсан байгангуудаа колонихоо эсрэг үзлэж эхэлж байгаа. Өөрөө тусгаар тогтнолын партизаныг удирдах эхлээд тэгээд анх тусгаар тогтнолоо авч исэн байдаг. Одоо нэг манай Богд хаант маш төстэй байгаад байгаа байхгүй тий. Удирдагч хаан тавиулангуудаа тэнгүүтээ шууд улсыгаа тусгаар тогтнолыг авч исэн. За тэгээд Пол Потыг залуу байхад бол ийм үйл явдлууд өнгөрч исэн. Тэгээд өмнө нэвтрүүлэг дээр ярьж байхад манай олон дарангуулагч нар чинь бүгдээ нэг ядуу айл төрсэн зовлон үдсэн хүмүүс байсан. Харин Пол Пот бол өрдөөсөө тийм байгаагүй. Амар баян чинэлэг хааны ордонд танил талтай өссөн юм бэлээ. Нэг их чинь бүр нэг хааных нь татвар болсон байдаг. Тэгээд бүр нэг хамаат нь хааны ордонд бүжигчнгээр ажилладаг байсан юм бэлээ. Тэгэд Пол Пот нийслэл Пном Пен хотдоо нүүж ирээд хэсэг хугацаанд хааны ордны дэрэгдэх Буддийн сумын хувраг болсон юм бэлээ. Тэгвэл тэрнийх дараа Францын сургууль техник мэргэжлэр сурсан. Тэгэхээр уул нь энэ дарангуулагч нар чинь нэг жоохон дооцентаас гарч ирээд аим шиг дарангуулагч болдог бол одоо энэ Пол Пот ч өөр бол амар дээдийн зааны нийслэлтэй төрж өссөн. Одоо чинэлэг айлын хүүхэд байгаа. Буддийн сүмд сууж исэн. Хуврагч тий. Тэгэд яг энэ Пол Пот хийсэн үйлдэлүүдийг хараад байх юм бол ингээ нэг янзын хотын хүмүүсийг амар үзий яддаг байсан байгаа тоххой тий. Өмнөдөх нэвтрүүлгээс санаж байгаа бол ингээ хатын хамаг иргэдийг нь хөдөө одоо нэг тарилан дээр ажиллах хөөгд явуулчихдаг байсан. Өөрөө ингэж өссөн мөртлөө энэ хотын хүмүүсийг яагаад ингэж үзий яддаг байсан юм би бас нэг хайгаад олж чадаагүй. Бас л нэг социализм, коммунизмын нөлөө байсан юм шиг байгаад байгаа. Одоо болтол хаантай тий. Одоо бол хаантай. Одоо болтол хаантай ерхий сайттай гэж явдаг тий. Ерхий сайттай. Тэгээ нөгөө нэг сая Францын нөлөө гэж үстэй тий. Францын колони байсан улс чи яадаг вэ гэхээр нөгөө барилга байгууламж, соёл, хүнс энэ болгонд тэр колони нөлөө орж ийн л доо. Тэгин гол юунд тэр Анкор Ватын дэргэд байдаг жижиг хот ч юу лээ. Тэр хотод чи ингээд орон сууцуудыг харна шүү дээ тий. Яг тэр нөгөө Франц маягийн жижигхэн юм балконтой. Тэгээд юм дээрөө нэг цэцэг тарьдаг. Хүн ингээ гарч ирэл бараг ингээ дүүрчдэг тийм болох баг Парис шиг юм шүү дээ. Тийм яг тийм орон сууцуд байгаа байхгүй. Тэгээд одоо зочид буудлын муудлынх нь нэг давхар махурт ингээ өглөөний цай болно шүү дээ. Тэгэн гол тийм шилэн юм одоо юм хаалгануудтай нээлээ тэгээд маш олон төрлийн юм талах
одоо нэгсэндээ нэг бекери маягийн юм бодохгүй. Яг Франц тийм нэг талах шиг. Франц өглөөний цай маяг гэдэг шиг. Яг тийм өглөөний цай маяг одоо хүртэл. Фитамд үзсэн юм шүү дээ тий. Фитам ч бас Францыг колон гэсэн болохоор. Тийм. Тэгээд тэр нэг юм соёлд нь юунд нэг юм Франц юмуд үлдсэн. Зарим хүмүүсийнх нь нэр мөр нэлээд Франц ч юм маягийн тийм дуудлагатай нэрүүд мөрөөдтэй хүмүүс хүртэл одоо хүртэл байдаг. Тийм газар байл шүү дээ. Эдгээр чинь нэг өөртөөгөө рүүж гихмэр гэдэг. Тэр гихмэрийн эзэнт гүрэн мөрөн гэдэг. Тэгээд миний ойлгож байгаагаар гихмэр гэдэг нь баг Франц үг байгаа юм шиг байлаа. За тэгээд Францад сурахаар явсан байдаг. Тэгтээ Францад одоо нэг оюутан байх цаг үедээ бол нэг сайн сураагүй, онц сураагүй, шалгалтандаа дандаа ундаг. Тэгээд нэлийн таараа сурч байсан юм. Энэ үедээ яагаад ингэж таараа сурч эхэлсэн бэ гэх юм бол хичээлээсээ илүү одоо нэг улс төрийн өвчин гэдэг юм авсан юм шиг байгаа. Тэгээд амир шалгалтандаа унжингууд бол өөрийгөө нэг голдгоо шүү дээ. Хүмүүс ч бол өөрийгөө голдгоо. Тэгээд өөрийнхөө хийсэн үйлдэлүүдийг бол амир ихээр зөвтөж эхэлж байгаа. Тэгээд юу гэж хэлжсэн бэ гэхээр энэ хөрөнгөтөн ангийн мэдлэг боловсрол нь үнэндээ хүнд ч хэрэггүй. Амьдралын жинхэнэ зөв зам бол үйлдвэрчид, малчид, тариачдын зам гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яг нэг янзын социализм, коммунизмын замаар явж эхэлж байгаа. Тэгээд энэ үед Францад Францын коммунист нам гэж байж исэн. Тэгээд тэрний нөлөөгөөрөө Камбож оюутнууд нийлж ягаад марксист үр байгуулж исэн юм бэлээ. Тэгээд Пол Пот бол өөрөө Америк Маркс Ленины зохиолуудыг уншдаг байсан. Гэхдээ бол нэг ойлгодог байсан юм шиг байлээ. Ойлгодог байсан учраас илүү Сталины зохиолуудыг Америк уншиж шүтдэг байсан юм бэлээ. Тэгээд яг энэ хэлсэн үгийг нь харж яхад амьдралын жинхэнэ зөв зам бол үйлдвэрчид, малчид, тариачд гэж байгаа байхгүй юу. Тэгээд уул нь одоо нэг коммунизмын дэглэмүүд чи яриад эхлэхээр Маркс гэдэг чи үзэл бодол нь анх юу байсан бэ гэхээр үйлдвэрчид капитализм гэдэг юмгаа бүр тултал нь эдэлчихэд тэгээд коммунизм гэдэг юм лөө дараагийн шатлага орно гэж байгаа шүү дээ. Харин Ленин чинь тэр үйлдвэрчид чинь капитализм алгасаад шууд коммунизм руу орно. Тэгээд дараа нь чинь бүр Мав Зэдун за энэ үйлдвэрчид гэдэг юм байхгүй, капитализм гэдэг юм байхгүй. Тариачид малчид шууд коммунизм гэдэг юм л өсөрч орно гэдэг өөр урсгалууд байдаг. Тэгээ энийг нь хараад ахаар Пол Пот яг энэ Маоизм гэдэг урсгалаар амар явж исэн байгаад байгаа. Тэгээд өөрийнхөө тэмдэглэл дээрээ хэд хэдэн юм зүйлүүд бичсэн байсан. Тэгээд тэрнээс нь харж яхад бол одоо хувьсгалт үзэл санаас гадна Камбож улс ирээдүйдээ Вьетнамд залгиулах амар аюултай байсан гэж бичсэн байдаг. Тийм учраас одоо хийсэн үйлдэлүүд нь амар Вьетнамын эсрэг байгаад байгаа шүү. За тэгээд Францад байхдаа 3 удаа шалгалтандаа унаад сургуулиасаа хөгдөд Камбожд буцаж ирсэн байдаг. Тэгэхэд Камбожд Кемерийн ардын хувьсгалт нам гэдэг нэг коммунист нам аль хэзээ үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байсан. Нэг яг л Вьетнамаас хөрс хэрэглээ улсаас нь коммунизмыг экспортлоод байгаа байхгүй юу. За тэгээд буцаж ирчээд 7 жилийн хугацаанд Франц хэл, түүх, газар зүйн хичээлийг зааж исэн. Тэгээд тэрнийхээ хажуугаар бол одоо нэг нууцаар хувьсгалчдын үйл ажиллагаагаа үүсгээд сүлжээгээ үүсгээд явж исэн. Ингэж явсаар байгаад 1960 онд Камбожийн коммунист намыг албан ёсоор байгуулсан. Гэхдээ энэ намыг байгуулахдаа бол шууд өөрөө албан ёсны шууд намын дарга болоогүй. Өөрийнхөө нэг найз Тов Самбут гэдэг найзаагаа намын дарга болгоод өөрөө байнгын хорооны гишүүнээр ажиллаж исэн. Тэгээд энэ намаа байгуулчаад 1962 онд одоо 2 жилийн дараа нэг сонирхолтой зүйл болсон юу вэ гэхээр энэ Тов Самбут гэдэг хүн өөрөө сургаггүй алга болчихж байгаа. За энэ дээр бол яг юу болсон бол хангалттай тодорхой мэдээлэл бол байдгүй. Гэхдээ зарим хүмүүс нь одоо Сиханук хааны алуурчт нь одоо алагдсан гэж бол заримдаа таамагладаг. Зарим хүмүүс чинь Пол Пот өөрөө энэ намын 1-р гишүүн болохын төлөө нухчихсан гэж ярьд юм байлээ. За тэгээд 1965 онд Пол Пот намын дарга болоод Ханой Бээжин хотуудаар аялж туршлага судалж исэн. Тэгээ энэ хотуудаар туршлага судалж байхдаа намынхаа бүрэлдэхүүн маш чанга хатуу туйлширсан маягаар удирдах ёстой гэдэг шийдвэр гаргаж байгаа. Тэгэд намын гишүүд нь бол одоо ердөөсөө хувийн өмчтөө байж болохгүй, бүр хувийн холбоо сүлбэтэй байж болохгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо намын гишүүн зөвхөн намда 100% намын нэг эс байх ёстой гэсэн дэглэм гаргаж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ердөөсөө найз нөхөдтэй байж болохгүй, ердөөсөө гэр бүл гэсэн юм ердөөсөө байхгүй гэдэг. Тэгэхээр гэр бүлүүдийг бүгдийг ингээ хүчээр салгаж исэн. Тэгээд тэр үедээ нөгөө Салууд сар гэдэг нэрээ солиод Пол Пот болгож байгаа. За тэгээд Пол Пот нь юу гэсэн үг вэ гэх юм бол potential politic гэж байгаа. За энэ бол яг
нэг амар гоё онц гойд ач холбогдолтой бол нэр биш юм байгаад байгаа. Яг ингээ орчуулад харах юм бол боломжит улс төр эсвэл одоо байж болох улс төр гэсэн тэр юм бэлээ. Эсвэл улс төрийн боломж ч гэдэг юм уу тийм. Улс төрийн боломж нэг яагаад юм нэр сонгосныг бол төгчд бол сайн мэддэггүй. Гэхдээ баг энэ potential politic гэдгээс өөр зорилгоор зүгээр хэлэхэд амархан нэр байсан ч гэж магадгүй гэж ярьд юм байна. Potential гэхээр бололцоо маяг юм баг тийм. Улс төрийн боломж ч юм уу тийм. Тийм байж магадгүй. Хоёул хамтраг хамтран ажиллагч яриадах юм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ажиллаж байгаа Lenus Med компани хамт олон маань бэртэлдэг. За ер нь бол 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй. За хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог бас дэмждэг, тархины үйл ажиллагааг дэмжин, ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг бас тэнцвэржүүлдэг. За хайрцагт дотор 14 ширхэг одоо нунтаг хэлбэртэй. Тэгээд 1-3 насны хүүхэд бол өдөрт 1 уутыг уuna. За 4 болон түүнээс дээш насны хүүхэд 1-2 уутыг ус болон тарганд найруулан ууж хэрэглэдэг. За тэгэхээр Lenus Med компани хамт олонны маань импортлж оруулж ирж байгаа хөргөж байгаа энэ Bikutan Kids гэдэг энэ хөө амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн маань Health Point-ийн эмийн сангууд гэдэг тийм Health Point-ийн бүх эмийн сангуудаар мөн бусад бас бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Та бүхэн маань Bikutan Kids гэдэг одоо яг энэ улирал солигдож байгаа, дархлаа унж байгаа, магадгүй хүүхдүүдийн одоо шалгалт шүүлэг гэх мэтчлэн бас ингээд хичээл дээр нь те юм нэмэгдэж байгаа ийм үе дээр бас хүүхдийнхаа эрдэс витамин одоо амин дэм ашигтай бактерийг бас Bikutan Kids-ээр нөхөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд намын дарга болсноос 2 жилийн дараа Пол Пот шууд Сиханук хааны эсрэг бослог гаргаж байгаа. Тэгээд энэ бослог гаргасан аппаратыг нь одоо намыг нь Khmer Rouge гэдэг. Khmer Rouge гэдэг. Жог Франц хэлтэй болох. Зөөлөн хэд юм бэлээ. Жог хэлээд хэцүү санагцаа. Khmer Rouge гэдэг. Тэгээд энэ нь орчуулгадах юм бол одоо улаан Khmer гэж байгаа. Улаан одоо Камбожи иргэдэл гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол эхэндээ одоо хүч нөлөөтэй бол байгаагүй хэдэн цөөхөн коммунист залуучууд нийлж байгаа тийм бүлэг байгуулчихж байгаа. Гэтэл энэ үед яг хажуу улсад нь юу болж ирсэн бэ гэх юм бол Вьетнамын дайн болж байгаа. Тэгээд энэ Америк Вьетнам хоорондын дайнаас амар олон Вьетнам иргэд Америкийн бөмбөлтөд цугтаагаад Камбожид орж ирж байгаа. Тэнгүүт нөгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон тэгээ үндэсний аюулгын зөвлөх Хенри Киссинжер хоёрын хоорондын уцаар ярьсан яриа байдаг. Тэр яриан дээр юу гэжсэн бэ гэхээр тэр хавьд байгаа бүх дайсныг бүгдийг нь бөмбөгдөн гэж Никсон хэлж байгаа. Тэгээд Америкийн Б-52 бөмбөгдөгч онгоцууд нь бас Вьетнам дээр нэмээд Камбожийг бөмбөгдөд эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүт энэ ард иргэдэн зодоос нэг коммунист ард иргэд байгаа. Тэгээд одоо энэ Пол Потын коммунист намдаа эсэлж орж эхэлж байгаа. Тэгэхээр маш олноороо. Тэнгүүт энэ улаан Khmer гэдэг нь амар хүчтэй болж эхэлж байгаа. За тэгээд 1970 он гарахад Камбожийн ард иргэд тэгээ парламент нь ерөнхийдөө Сиханук хааны эсрэг хандлагатай болж эхэлж байгаа байхгүй юу. Энэ яагаад тэгж нэ гэх юм бол Вьетнамын коммунистуудын эсрэг ойлгохтой арга хэмжээ авахгүй байна, сул дорой байна гэж бүр шүмжилж салбасаар. Тэгээд 1970 оны 3 дугаар сард хааныг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулад Вьетнамын иргэдийг зодож дээрэмдсэн нэг үйл явдал болсон юм. Тэгээ яг үүнтэй давхцаад ерөнхий сайд, шадар сайд 2 төрийн эргэлт хийсэн. Шууд үндэсний чуулганыг хуралдуулж байгаа Сиханук хааны эрх мэдлийг хурааж авч байгаа. Тэгээд хаан засгаа шууд байхгүй болгож байгаа гэж байгаа байхгүй. Одоо нэг янзын цэрэгт төрийн эргэлт биш. Гэтэ одоо цэргийн одоо дарамтан дор явсан төрийн эргэлт байгаа. За тэгмэд Сиханук хаан шууд Вьетнамчууд болон Камбожийн коммунисттай улс төрийн холбоотой болж эхэлж байгаа. Ягаад гэвэл одоо нөгөө шин засгийн газар өөрөө хөөгөөд явуулчингууд за би энэ эрх мэдэлд хүрэхийн тулд одоо ганц энэ засгийн газрыг эсэргүүцэж байгаа хүмүүстэй нэг тал болох юм байна штэ гэж бодсон юм шиг байна. Тэгээд энэ Пол Поттой нэг тал болсон байдаг. Харин коммунистууд бол одоо Орос төр ингэж жишээ авах юм бол нэг хаануудаа Америк эсэргүүцдэг шүү дээ дургүй байдаг. Тэгтэл одоо энэ коммунист нам нь энэ хааныгаа бол амар гой хүлээж авч байгаа байхгүй юу. Яг гэвэл энэ хаан чинь иргэдийнхээ дунд бол маш нэр хүндтэй байгаад идэг. Тэгээд төрийг дээрэмцэх хүмүүсийн эсрэг өөртөө ингээ баатар үндэсний хамгаалагч болгож гаргаж ирж байгаа. За тэгээд Пол Потод бол олон улсын дэмжлэг байж исэн. Тэгээд хамгийн хүчтэй болох гэж тусалж исэн гол дэмжлэг нь бол Хятадаас ирж исэн юм байлээ. Яг энэ үед одоо Мао Цзэдун зөвлөлтийн удирдагч Леонид Брежневтэй харилцаа амар муудсан байсан. Одоо өөрөөр хэлэх юм бол
энэ коммунист ертөнцийн зоогод байгаа шүү дээ. Коммунист ертөнцийн одоо ингээ хоёр хуваагдчихж байгаа байхгүй юу? Нэг талдаа зөвлөлтийн тал, нөгөө талдаа хятадын тал гэдэг хоёр хуваагдчихж байгаа. Тэнгүүд зөвлөлтийн тал нь одоо бол угаасаа Вьетнамыг дэмждэг, харин хятадын тал нь энэ Камбожийг дэмждэг болчихж байгаа. Тэгээд энэ хавьд чи одоо нэг зөвлөлтийн коммунистийн иргэний дайнч болох гэдэг шиг байна. Тэнгүүд энэ Камбож улс дотроо бас нэг иргэний дайнд хүрэх гэдэг чинь шин засгийн газар тэгээ Пол Потын партизанууд гэдэг. Тэнгүүт нөгөө хааныг төлөхөж унгааж исэн шин засгийн газрыг Америк шууд шуурхаа дэмжиж эхэлчихэж байгаа. Ингээд аль бие ёсоор одоо Камбожийн иргэний дай эхэлж исэн. Тэгэхээр одоо хятадын дэмжлэгтэй Америкийн дэмжлэгтэй хоёр тал байгаад байгаа. Вьетнамч ялгаа байхгүй бас урд хойдгоо хуваагдсан. Хоо Ши Минь ч хойноос дайраад байгаа шүү дээ. Тэнгууд төв нийслэл Сайгон урдаа байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас Хоо Ши Миньний дэмжлэг болохоор зөвлөл бодулс. За тэгээ манай нөгөө Вьетнамын дайнд манай монголчуудын хандив өргөсөн маш олон нөгөө нэг бэли, эсгийн гутал, за тэгэл адуу мал гэх мэт маш олон зүйлсийг ингээд хятадаар дамжуулаад Хоо Ши Минь хүргэж өгöd Вьетнамын араас болохоор тэгэхээр нэг хятадтай хил залгаа учраас араас нь ингэж оруулж өгöd. Яг тэрнтэй адилхан тэр дайн өрнжих явцад цаана Камбожид яг ингэж өрнөд эхэлсэн. Тий. За тэгээд энэ Вьетнамын дайны үеэр бол одоо Америкийн айран бол зүүн өмнөд Азад нэлээд харгас үйл ажиллагаа явуулж исэн юм бэлээ. Тэгээд тэрийг тас нуужсан. Тэгээд сүүлийн хэдэн жилүүд л яг энэ мэдээлэлүүд нь аль биесээр гарч ирж байгаа. Тэгээд энэ дэр зөвхөн Вьетнам биш, Лаос, Камбожид хэдэн зуун мянган бөмбөг хайсан гэдэг. Тэгээд Лаос улс гэхэд л одоо одоогийн байдлаар нэг хүнд ногдох дэлбэрээгүй бөмбөгний тоогоор дэлхийд тэрвэлд юм бэлээ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн тутамд 10 ширхэг дэлбэрээгүй бөмбөг байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд Лаос улс нь өөрөө 7.7 сая хүнтэй. Тэгэхээр тэр жижигхэн улсад 80 сая тесрээгүй бөмбөг газар дор ингэ хөвтөж байгаа. Тэгээ одоо хүртэл Лаосын хүн мал ингэ 60 жилийн өмнө хайсан бөмбөгөнд одоо өртөж тэрний дэлбэрээд хүмүүс одоо өхөж дахир дутуулт юм билээ. Тэгэхээр нөгөө Вьетнамаас одоо ам гарах гад иргэдэн Камбож илгэд авсан бахан. Тэгхийн гол Камбож байгаа, Вьетнамууд байгаа гэж тооцоо тий, Вьетнамчууд байгаа гэж тооцоод Америк Камбожийг бас бөмбөгдөө ичиж байгаа тий. Тэгхийн гол дотроо байгаа ард иргэдэн одоо сандралтаад өмөлдөд ингийн ирээр ингээд ер нь бол ус тосороо ингээд ялгарч байгаа юм шүү дээ одоо. За одоо тэгээд хоорондоо юм эхлэх гээд байна. Ингээд хоорондоо иргэний тайм болчиход байгаа. Тэнгүүтээ нэг талыг нь одоо ингээд дээрээс нь бөмбөг хаяад байгаа Америк дэмжиж байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө ард иргэд нь яаж энэ засгийн газар дэмжихтэй тий. Яагаад гэвэл энэ засгийн газар нь өөрсдийнх нь дайсантай хамт нийлчихэд байгаа байхгүй юу. Тэгээд энэ ард иргэд нь бүгдээрээ улан кимэрт маш олон мянгаараа элсэж эхэлж исэн байдаг. За тэгээд энэ иргэний дайн 5 жил үргэлжлээд эцэст нь 1975 оны 4-р сард Пол Потын цэргүүд нийслэлийг эзэлж аваад дайнд усаад тэгээд Пол Пот ерөнхийлөгч боллоо. За тэгээд Пол Пот бол дайнд ялангуут шууд эхлээд өмнөх засгийн бүх албан тушаалтан цэргүүдийг нэгж үйлдэхгүйгээр хядаж алсан байдаг. Одоо за эсэргүүцэх хүн гаргаж ирэхгүй бүгднийг алдсан. Тэнгүүтээ шууд дараа нь бүх хотын иргэдийг хөдөөрөв хөөж эхэлж байгаа. Хотыг хоослоод сэхэтэн гуйлах ч хамаагүй бүгдийг нь тарайн талбайнд ажиллах гээд хөөж явуулсан байдаг. Тэгээ энэ бол одоо нэг ганц удаагийн үзэгдэл биш. Энэ бүр яг ингээ Пол Потын жанжин шугам байгаа байхгүй юу? Нөгөө өмнөх хот мөндрийн нэвтрүүлгээр ярьж исэн. Энэ олон сая их хүн амтай хотод бараг 20 мянган хүн л үлдсэн гэж ярьж исэн. Зоочлоо. Хооланд жоохон урьж. Тэгээд тэрэнд бүгдээрээ очиж зүгээр тариалан дээр будаа тарьдаг ажилтаа болол ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд бүх иргэдийгээ ингээ хотоос хөөж явж байхдаа одоо унаа тэрэг бол байхгүй, замыг хүнсч байхгүй, зүгээр хөл нүцгэн ингээ хотоос хөөгд гаргад явуулчихж байгаа. Энэ дэр бүр нэг аимшигт гэх юм бол эмнэлэгт хэвтэж байсан өвчтөе хүмүүсийг хүртэл шууд гаргаж хөөж явуулсан байдаг. За тэгээд бас ухаалж тэгээд. Тэр нөгөө юу штт одоо нөгөө орон нутаг гэх юм уу те одоо Пном Пен ч болохоор төвн байгаа даа штэ. Бусад ингээд хотуудыг харахаар амьдрал дээр бас баргаар юм билээ тий. Одоо ч гэсэндээ амьдрал баргаар. Тэгээ тэнд чинь нөгөө нэг юм улирал мөлрөл солигдох нь баг учраас гэдэг юм уу яадаг нөгөө бүр ингээд амьдрал гэж нэг юм сарч юм дотор ч амьдрна. Нэг нөгөө нэг энэтэх хүч нэг кодонын цаас байхад л амьдрчдаг гэдэг ч те яг тиймэрхүү байдалтай. Тэгээл өдрийн халуун наран зүгээр нөгөө ноцоосон сүудэгт хөвцсөн юм хүмүүс л их. Тэгээд тийшээ бол өдөр нутагт нь ямар тийм сургууль мургуул энэ төр юм бас баргаал харагдсан юм билээ. Харин тийм байгаа. Одоо хүртэл ч тий. Одоо хүртэл тийм. Энэ Пол Потын төгч бас сайхан болтол одоо тэрнийхээ одоо үр дүнгийн л одоо мэдэрч байгаа байхгүй тий. За тэгээд Пол Пот бас нийгмийг бүхэлд нь одоо бүлийн
гэр бүлийн төвшөнд бүр инженерчилж байсан юм бэлээ. За. Одоо нөгөө намын гишүүд нь хувийн өмч бол байхгүй бас хувийн танил байх ёсгүй гэж байгаа байхгүй юу. Ганцаарх нал байна гэсэн үг. Одоо зөвхөн намдаа үнэж байж байгаа. Тийм учраас гэр бүлүүдийг дотор нь ингээд бүгднээр нь ингээд нэг нэгээр нь задлж исэн. Тэгээд өөр тийшээ хөөгд явуулчихж байгаа. Хүмүүс зүгээр хоорондоо юм ярих юм бол нэг гэр бүлийн хүмүүс байна гэд шууд салгаад явуулчихдаг. Тэгэхээр одоо хүмүүс чинь одоо гэр бүлийн гишүүд байна уу биш байна уу бие биентэй ердөөс огт дуурахгүй танихгүй хүн шиг явахаас өөр аргагүй болчихж байгаа. Тэгээ хүүхдүүдийг нь эцэг ихтэй одоо гэр бүлдээ үнэнч биш зүгээр л дэглэмт үнэнч байлгахын үүднээс хүмүүжүүлэхийн тулд одоо залуучдын бригад гээд тусад нь үүсэн байгуулсан. Энэ залуучдын бригад нь гэх юм бол одоо энэ тариалан дээр ажилладаг хүүхдүүд байна. Бас энэ хүүхдийн цэргүүд гэж бэлтгэдэг нэг үйлдвэр шиг нь болж байгаа юм байлээ. Тэгэд хүн болгоныг зүгээр л нэг ажлын зомби болох бодлоготой байгаад байгаа тий. Зүгээр өглөөс ирлээ нэг жижигхэн аяг будаа хийдлээ. Тэгээд тарилан дээр очивол ажил нь одоо хувийн цаг гэж бол байхгүй. Сайхан боломж бол байхгүй хэцүү л зөвхөн ажилтдаг зомби болгочиад байгаа. Тэгэд иргэдийгээ бол одоо хоёр ангилсан байдаг. Эхнийх нь бол суур ард гэчээд нөгөөх нь шин ард гэж хоёр хуваасан юм. За суур ард гэдэг нь юу вэ гэвэл анханасаа малчин тариачин байсан хүмүүс. Харин шин ард гэх юм бол одоо хотын оршин суугчид, албан тушаалтнууд, боловсралтай хүмүүс, шашны лам хувраг, тэгээ гадаадаас ирсэн хүмүүс. Энэ шин ард иргэд гэх юм бол одоо зөвхөн малчин тариачин биш байсан. Гадаад ертөнцтэй холбоотой хүмүүс болчихж байгаа. Тэгэд энэ шин ард гэсэн англи орсон хүмүүс бүгднийг зижигтэй хүмүүс гээд хамгийн их тамлан зовоодаг байсан юм билээ. Тэгээд энэ 1975 оныгоо бол улаан Кемерийн тэг он гэж нэрлэж байсан. Ягаад гэвэл бүх юм шинээр тгээс эхэлж байгаа. Улаан Кемерийн 0 он гэж нэрлээд тэгээд барууны ертөнцийн бүх системнүүдийг нь устгаж исэн юм байлээ. Банкуудыг нь хаагаад барилгыг нь нурааж исэн, үндэсний валютыг бүр халж исэн. Тэгээд бүр зах зээл нь ингээд устгацчихж байгаа байхгүй. Тэгээ мөнгө ч байхгүй, юу ч байхгүй. Тэгээ сүм дугуйныг нурааж исэн. Тэгээ бүх урлагийн бүтээлийг устгасан байдаг. Энэ Пол Пот ингээд урлаг гэдэг юмыг амар их үзэн яддаг байсан юм шиг байгаа даа. Одоо тэрнийг баруун ертөнцийн зүйл гэдэг үзэн яддаг байсан юм сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө Францад оюутан байсан шүү дээ, тийм. Гэхдээ ингээд нэг оюутан байхдаа найзуудаараа Луврийн музейг үзчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд Луврийн музейг үзэнгүүтээ тэр дотор байсан бүх одоо урлагийг нь шатаагаад сүр одоо устгамаар байна гэж төсөөлжсэн гэж хэлж илээ тэр оюутан багтаа. Тэгэд ердөөсөө ажлын нийгэмд урлаг хэрэггүй гэж үздэг байсан. За ингээд нөгөө боловсралтай багш нар те юу гэдгийг тэр бүх хүмүүсээ бүгднгийн одоо тариачин болгож байна уу те? Тариачин болгож байсан. За тэгээд нөгөө хүн хамыг иш тийш нь хотоос нь гаргаад орон нутаг нэтэр юмрууд бүгднөрөө ингээд байрлууллаа. За одоо ингэж яагаад яах гэж байгаа юм? Ингэж яагаад одоо яг ганц зорилго нь одоо бүхнийг дотооддоо хангах гэсэн зорилгоор яваад байгаа юм шиг байгаа. Тэгээд 1978 онд бид будаатай байвал бүх юмтай гэж хэлсэн байгаа даахгүй. Тэ цэвэр цагаан будаан дээр улсыг байгуулах гэж оролцсон байгаа даа. Яг яагаад ингэсэн гэхээр бас сайн ойлгомжгүй байгаад байгаа. Одоо нөгөө бүхнийг бусад гадны улсаас ямар ч хамааралгүйгээр өөрсдөө дотооддоо юм хийдэг болно гэж байгаа юм ба штэ. За. Тэгээд одоо яг бодоод үзэх юм бол одоо хүнд юу хэрэгтэй вэ гэх юм бол хоолтой. Тэгэл нэг унтах газартай байвал хүн болчих штэ тий. Тийм учраас зүгээр л хоолоор хангаж яхад болоо гэсэн үзэл бодолтой байгаад байсан байж магадгүй. Тийм учраас гадны ямар ч өрнөлөө байхгүй. За тэгээд энэ тариалан дээр ажиллаж байхдаа бол одоо нэг хүүхдүүд өндөр настай хүмүүс бол бүтэмж багтай байна ойлгомжтой. Тэгээ хоолгүй байсан учраас олон мянгаараа өсгөлөнгөөр нас барж исэн хүүхдүүд ахмадууд. Тэгээ нөгөө сэжигтэй шинэ ард гэж нөгөө англи хүмүүс аваадаг штэ. Тэд нар бас одоо баг бодоо гэдэг байсан юм бэлээ. Ягаад гэвэл сэжигтэй гэж үзчихсэн учраас тэд нар бүгдээрээ бас маш олноор өсөж өгч ийсэн. Тэгээ ядаж эднэр ч одоо нэг боловсралтай сэхэдэн хүмүүс байгаа. Эднэрийг ингэж нэг бодлогын төвшөнд ингэж өсгөж алж ядчихсан байгаа. Тэгээд энэ үед ч бас нэг хуучин ард одоо суур ард иргэд те шинэ арданд ялгаагүй л одоо өдөр болгоо ажиллаж байгаа. Тэгээд тамир тэнхээ мууц учраас хумхаа цусан суулга өвчнөр тахал болж байгаа. Тэгээ энэ өвчнгүүдийг ч одоо бол ингээл те антибиотик уугаад идгээ чинь. Гэхдээ Пол Пот ч одоо орчин үеийн гадны бүх юмыг устгацсан учраас им тариа гэж үрдээс байхгүй. Тэгээ энэс нь болоод амар олон хүмүүс бас нас орж исэн. Тэгээд Пол Пот төрийн эрхэнд гарахад Камбожийн хүн ам нь 8 сая байдаг байсан. Тэгээ тэрний дэглэмийн үед 3 сая нас барсан байгаа байхгүй юу? Энэ бол шууд одоо орчин үеийн түүхэнд бол геноцид бас нэг аимшигтай үзүүлэлт гэх юм бол энэ 3 саяас 2 сая нь өсөглөн өвчин нас барсан бол 1 сая нь шууд цаазын ялаар алчиж байгаа.
Тэгээд энэ чинь одоо ямар хүмүүс орж ийна гэх юм бол одоо нэг шинэ ард иргэдэн байна. Одоо нэг боловсролтой гэж харагдаж байгаа бүх хүмүүс одоо тэрэнд нь Франц үг хэлэх, ном унших, бүр нүдний шил зүүсэн хүмүүсийг нэг олон мянгаар нь алчиж байгаа байхгүй. Тэр би Камбожд байсан бол шууд алдах байсан л юм билээ. Тэгэд энэ аимшигын зүйлийг 3 сая хүн алснаа бол Пол Пот 4 жилийн дотор хийсэн. Тэгэд ингэж өөрийнхөө ард иргэдийг алж исэн хүн бол одоо орчин үеийн түүхэнд бол өртөөсөө байхгүй. Тэгээ Сталин Мао Цзэдун бол яг ингэж 1 сая хүнийг цаазар алсан бол үйлдэл байхгүй байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллаж ярьж. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отревин хамрын битүүрлийг 12 цагийн турш арилгадаг. Отревины удаан үргэлжлэх үйлчилгээ нь таныг 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулна. За Отревин нь бол уцгсан үйлдэлтэй буюу 12 цаг хүртэл үр дүнгээ яг хадгалж чаддаг. Үр дүнгээ үзүүлдэг. Эхний минутаас нь эхлээл одоо нэг маш хурдтай төргөн үйлчилж хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгадаг. Тэгээ гол нь нөгөө нэг хамрын одоо энэ цацлага гэдэг чинь ингээд цацаад ахаар их хуурай оргиод идэг штэ тий. Гэтэл энэ Отревины хувьд болохоор чигшүүлэгчийн найрлагатай болохоор хорсдгоо, хуурайшуулдгоо, ийм шинж тэмдгүүд илэрдэггүй. Тунг бас тохируулан хэрэглэх боломжтой. Тэгээ амьсгалын замын судснуудыг агшааж одоо битүүрлийг багасгадаг ийм байгаа. Тэгэхээр Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Та бүхэн маань одоо өөрт ойрхон байгаа бүх эмийн сангуудаар худалдаалгаж байгаа Отревинийг одоо хэрэгтэй цагт нь бас хэрэглээрэй гэж зөвлөх байна. За тэгээд бид бүхний дэмжиж ажиллаж байгаа Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отревин баярлалаа. Баярлалаа. За тэгээ нэг Камбожийн зохиолч хүний эрхийн төлөө тэмцэгч Лон Ун гэдэг нэг бүсгүй байсан байлээ. Тэр тэгээ 2000 онд нэг ном бичсэн. Тэр нь эхлээд тэд аавыг минь алсан гэдэг ном байдаг. Тэгээд тэр номд ямар аимшигтай нөхцөл амьдарч байснаа өгүүлж бичсэн байгаа дээ. Тэгээд яг энэ номоос хараад үзэхээр нэг улаан гэмээр анх нийслэлд орж ирж яхад ард иргэд нь бүгдээ алга ташиж байгаа байхгүй юу тийм. Өө бид нэг ингээ аварж байгаа тийм хувьсгалчд байна гэжсэн. Тэнгүүт баг хэдхэн хоногийн дотор бүх иргэдийг хөдөрөв хөөгд эхэлчихэж байгаа. Тэгэд энэ Лон Уны аав нь төрийн захиргаанд ажилладаг байсан. Тэгээ шинэ дэглэмийн дараа дайны дараа амьд үлдэхийн тулд өөрөө боловсролтой гэдгээ маш их нуужсан. Тэнгүүтээ одоо шууд годамжинд гараад одоо халтар ноорхой бүдүүлэг харагдахыг амар хичээж эхэлж байгаа байхгүй тий. Боловсролгүй шүү. Намайг битгий алаарай гэж байгаад байгаа. Тэгэд энэ дэглэм нь удаан үргэлжлэх хугацаанд өдөр болгон ойр хавтан байсан бүх хүмүүс ингээд өсөж эхэлж байгаа. Тэгэд өснөөсөө болоод бүгдээ өвчнөр үхэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд бас удалгүй аавыг нь авч яваад тэгээд буцаж ирээгүй юм бэлээ. Тэгээд одоо нэг тоо үедээ сэжигтэй одоо нэг гадны нөлөөтэй гэсэн бүх хүмүүсийг гэр бүлээр нь алчдаг байсан байгаа байхгүй. Тэгээд ээж нь энийг нь мэдээд хүүхдүүдээ салгаж өнчиг хүүхдүүдийн дүрээр бүгднийг өөр дэше явуулж исэн байдаг. Тэгээд ингээд салгатаа бол ердөөсөө бие бинтэйгээ тэрвэрлдэж болохгүй, баяртай гэж хэлж болохгүй. Ягаад гэх юм бол баяртай гэж хэлээ тэрвэрчих юм бол эдгээр чинь нэг гэр бүл юм байна гэж мэдээд шууд алж байсан. Тэгээд шууд одоо танихгүй хүмүүс шиг бие бинтэйгээ ингээд юу гэж дуурахгүй ингээд салаа явчихж байгаа байхгүй. Тэгээд энэ номон дээр бичсэн байл л дээ. Яг ээж руугаа хичнээн гүмөр байсан ч тэгвэл өхнө гэдгээ мэднэ гэж бичсэн байгаа. Энэ тэгээд 7 настай охин тэрийг мэдж байгаа байхгүй. За тэгээд Лон бол өөрөө шууд залуучуудын бригадад орж цэрэг болсон байдаг. Тэгээ бүх цэрэг нь адилхан хар хувцас өмсөх ёстой байсан. Тиймээс ээжээс нь одоо ганц үлдсэн улаан даашин цэгийн цэргүүд нь авч байгаа шууд нүдэн дээр нь шатаасан гэж бичсэн байлээ. Тэгээд цэргүүдийн бригад дээр яадаг байсан бэ гэхээр залуучдын бригад дээр ганц удаа шингэн будааны цутан өгнө. Тэгээд одоо бүр сүлд хоолны суур юуч бодгоо байлсан байсан гэсэн. Одоо 24 цаг байхдаа ганцхан аяг бодоол идэнэ. Тэгээд одоо хүмүүс нь бүр ингээ ядарсандаа болоод хоорондоо бүр юм ярих ч тэнхэлгүй болчихж байгаа юм байлээ. Тэгээд энэ хэцүү нөхцөл байдалд ажиллаж байхдаа ажлын хажуугаар нь суртал хуулга явагддаг. Тэгээд энэ суртал хуулга нь юу байна гэхээр вьетнамчууд бол хүн биш чөтгөр. Тэд бол алуурчид тэднийг үзен ядаг гэж сургаж байгаа. Гэхдээ Лон бол өөрөө номдоо бичсэн байлээ. Амьдралдаа таарсан хамгийн сайн хүмүүс нь вьетнамчууд байсан гэж бол бичээд байгаа. Тэгэхээр суртал хуулгын нөлөөнөөс бас нэг янзын гарчаад байгаа. Тэгэд Дит Пран гэдэг нэг гэрэл зургийн сэтгүүлч байсан юм байлээ. Тэгэд 29 хүний дурсамжийг өөртөө нийлүүлээд алгын талбайн хүүхдүүд гэдэг ном гаргасан байдаг. За алгын талбай гэдэг нь одоо цэргүүд хүмүүсийг аваачиж байгаад алдах газар байгаа байхгүй юу. Тэгэд одоо алгахтаа ердөөсөө сум гарцдахгүй тулд шууд мод хөрц алхаар зохиж алдаг байсан юм байлээ.
Тэгээд одоо эндээс хамгийн алдартай алгын талбай нь S21 гэдэг шорон. Тэгээд энэ шоронгоос нь одоо бүр олон мянган зураг бүртгэлийн баримт бичиг бас мэдээлэлүүд гарч ирж байгаа. За тэгээ энэ мэдээлэлүүд нь ямар мэдээлэлүүд байна гэхээр Вьетнамтай Америк нэгдсэн улстай бүр ямар ч холбоотой байх боломжгүй хүмүүсийн мэдээлэлүүд байгаа байхгүй юу? Тэр мэдээлэл дээр ямар ч холбоогүй байсан мөртлөө би эдний тагнуул байсан шүү гэж аль биесроо бичиж гарын хэсэг зурсан мэдээлэлүүд байгаад байгаа. Тэгэхээр одоо эднийг бүр шууд тамалсаар байгаад энэ мэдээллүүдийг авсан гэж бол шууд хэлэхээр тэгээд эн чинь бас миний ойлгож байгаагаар Монголд болж исэн юм байлээ. Монголчууд нөгөө Японы тагнуул байна гэд бас ялгаагүй тамалж байгаад энэ мэдээллүүдийг авч исэн. Тэгэд одоо энэ S21 гэдэг шорон Тувул Слингийн геноцидын музей болсон юм байлээ. Яг нөгөө Пьонпэнд байдаг. Тэгээ энийг бас би Камбожид очиж үзэх бодолтой байгаа. $5 гэсэн. За тэгээд олон улсын харилцаанд хэлэх юм бол Пол Потын гол дэмжигч нь Хятад улс байсан. Тийм учраас одоо энэ Пол Потын дэглэм нь одоо Мав Зэдүнтэй амар төстэй байгаад байгаа байхгүй. Нөгөө их хөвсрэлтэй, соёлын хувьсгалтай амар төстэй байгаад байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улстай бол бас холбоотой байгаад байсан юм бэлээ. Одоо Америкийн нэгдсэн улсын хувьд одоо ёс суртахууны амар зөрчилтэй бодлого баримтлаад байгаа байхгүй юу? Гадна хүний эрхийн зөрчлийг нь бол амар их шөмжилж байгаа. Тэгсэн мөртлөө цаагаараа Вьетнамын коммунист намын эсрэг нөлөөлөхийн тулд Пол Потод дэмжлэг өгöd байсан байдаг. Энэ дэмжлэгийг одоо Хятад Таиландаар дамжуулаад дэмжиж мөнгө өгч исэн юм бэлээ. Энэ яаж нэ гэхээр одоо за Вьетнамд ч н одоо та нараас илүү том дайсан байна гэд хамаг мөнгөний тусламж үзүүлээд идэг байсан. Тэгсэн мөртлөө гаднаа ингээд шүүмжилдэг. Тэгэд бүр Нүүбд Камбож улсыг эсвэлэх санал хураалтанд Америк нэгдсэн улс дэмжсэн байлээ. 1977 онд байна. Тэр Пол Потыг яагаад дэмжиж байгаа вэ гэхээр удахгүй үйл явдал нь орж ирнэ тий. Пол Пот дараагийн үйлдэлээ хийж байгаа шүү дээ чинь бол. Тий. За тэгээд одоо аль түрүүний хэлж ирсэн нөгөө Монголд Японы тагнуул гэдээ маш олон хүнийг хорддог тэгээ будж алдаг байсан бол Камбожид энд ямар ч ялгаагүй Вьетнамын тагнуул гэж амар олон хүмүүсийг хилмигдүүлдэг байсан. Камбож Вьетнам хоёр бол хэдэн зуун жил үргэлжлэсний хилийн маргаантай байгаад байгаа байхгүй тий. Дандаа энэ ч манай газрын танаа газар гэл дандаа ийм дарангуйлагчтай хүн дээр энэ хилийн маргаан гардаг. Тэгээд Вьетнамын дайны дараа маш олон хүн дөрвж Камбожийн зөв хил орчмоор амьдардаг байгаад байгаа. Тэгтэл Пол Пот энэ Вьетнамаас орж ирсэн хүмүүсийг бас л ялгаагүй хайр найргүй хядаж алж исэн байдаг. Тэгэд улмаар бүр хилт аваад Вьетнамын хил дээр очин нутаг дээр нь шууд байлдаад эхэлж байгаа. Тэгэд хэдхэн сарын дотор 250 мянган хүн алсан байдаг юм билээ. За тэгээд энээсээ бүр залхаад 1978 оны 12 дахь сард Вьетнам маш одоо Вьетнамын засгийн газар маш хийдэмгий алхам хийж Камбожид халтан тогтолсон байдаг. Тэгээд ердөө сарын дотор нийслэл Пномпенийг нь эзэлж авсан юм билээ. Тэр болтол чин Вьетнам цэргүүд ерөөсөө л яг эх орны хөтлөгдсөн тэр партизанууд те. Тэд нар чи ерөөсөө одоо Европын холбооны улсууд, Франц, Америкийн нэгдсэн улс, араас нь Хятад, хажуу талаас нь Пол Пот хүртэл мэрж яхад бүгднгийн ялсаар агаад тэгээд улсаа бүтнээр нь авч байгаа шүү дээ. Тэгэхээр хоош юмны талчин. Тэгээд яг нөгөө Пномпен эдрээс нь хажуу талаас нь Камбожоос тэр нөгөө Пол Пот ч хүртэл хилд авч орж ирээд Вьетнамчуудыг алгаад байгаа гол үндсэн зорилго байгаа. Гэхдээ энэ нөхрийг болохгүй байна гэд дайрж ороод эзэлж байгаа байхгүй. Тэр болтол Японыг нэ Вьетнамын тэр цэрэг айран байгаа шүү дээ. Хоош юмны цэрэг айран. Тэр чинь бүр юм бэлтгэгдсэн маш тийм тулаанч айран байгаа шүү. Тэр ороо зүг юу гүйцлээ хийж байгаа шүү. Сарын дотор нийслэлийн аваа хийж байгаа шууд. Тий. Тэгээд одоо улаан гэмээр онсныхын дараа Вьетнамын дэмжлэгтэй засгийн газар байгуулагдсан байдаг. Гэхдээ Пол Пот бол өөрөө баригдаагүй шууд ингээд цутаацсан. Тэгээд ойд 20 жил гараа бараг Хятадын дэмжлэгтэй ширэнгээ ойроноос партизаны дай үрдүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бас л ялгаагүй энэ Вьетнамын засгийн газрын тэгээ Пол Потын дэмжлэг гээд нэг бас 90-ний дай шиг дандаа мөргөлдөө гардаг байхад байсан байгаа. Тэр нөгөө 90 хэдэн онд үлээ одоо дэлхийн нэг арайч BBC биш байгаа да. Нэг том агентлаг байгаа. Мэдээллийн. Тэр агентлаг яг тэр Пол Потын байгаас нь очдог байхгүй. Тэгээ очихт нөгөөт чинь яг тэр нөгөө хിവэрэ ингээ өвөр дээрээ муур тавьсан. Муураа илсэн нэг тийм хөгшин сууж байгаа байхгүй. Тэгээд яг эргэн тойронд өөрийг нь хамгаалж байгаа партизан арим цэргүүд шүү дээ, тэ. Тунгуудл тэр цэргүүд тэр бүгдээрээ яг нөгөө нэг залуучуудын арим зүйлдээсэн шүү дээ. Яг тэд нар. Яг тэр хിവэрэ бас л гавшаас хүүхдүүд нь л багтаа тэ. Тэгээ гол нь нөгөө Камбож чинь яагаад ингээд
одоо жишээлбэл нөгөө Саддам Хусейн гэж гэдэг юм уу те ингээд олдог штэ тий Осама бин Ладен ч үлээ те тэр мэрж олдог штэ. Тэрнтэй адилхан яагаад олж болохгүй байгаа юм гэхэлэр нэгдүгээрт энэ битүү ой мод. Энд бол ерөөсө мод бол ерөөсө тэр улсыг чинь битүү эзэлсэн тийм шүү дээ байхгүй. Тэгин гол ой модон дунд орцсон. Тэгээ олддог. Одоо тэгэл тэр нөгөө нэг юу мөний Анкор Батматын дэргэд байгаа модууд чинь бүр хэдэн 100 м өндөр модууд байгаа байхгүй. Тэгээд юм том машин техникээр ирж байгаа тайлт майлтаа хийдэг. Тэгэхээр тийм том ой дотор ой модон дунд л орчоод юм олдохгүй байхад тэгээ олдохгүй юм шүү дээ. За тэгээд одоо ингээ 20 жил партизаны дай өрнөлчээд тэгээд 1997 онд Пол Пот жоохон айж эхэлж байгаа байхгүй. Тэгээд дотоодоос нь ингээ уралт гарч ирэхээс сэргийлж байгаа. Тэгээд нэг чухал офицерынхоо гэр бүлээр нь бүр ингээ цаазалж байгаа. Энэчээс нь одоо баг ингээ уналтна эхэлж байна л да. Тэгээд жилийн дараа Там Мок гэдэг нэг офицер Пол Потын эсрэг хөдөлж тэрнийг баривчлаад гэрийн хорионд оруулсан байдаг. Тэгэд удалгүй бараг жилийн дараа 1998 онд 72 настай Пол Пот зүрхний шигдээсээр үхэж талд орж исэн. За энэ албан ёсны мэдээлэлээр бол зүрхний шигдээсгээ бичсэн байдаг. Гэхдээ энийг жоохон судлаа үзэж яхад бол яг ингээд амиа хорлсон юм уу, хор утсан байж магадгүй юм шиг бэлээ. Яг гэж хэлж байна гэх юм бол энэс яг 7 хоногийн дараа энэ офицерууд нь Пол Потыг шууд нөгөө Камбожийн сагсан газарт өгчихсэн байгаа тоххой. Тэгэхээр ингээд баривчлагдаж шоронд байхаас оронд за баг гэрийн хойронд байж байгаад амиа хорлцсон дээрээ гэсэн байж магадгүй юм шиг байна. Гэхдээ албан ёсны мэдээлэлээр бол зүрхний шигдээсгээ бичсэн байдаг. Тэр үед одоо 8 сая хүн амтай байсан. 8 саяхан 3 саяг нь хийдсэн гэдэг тийм. 4 жилийн хугацаанд гарч ирээ. Тийм. Тэгээд 5 саяас одоо ч 16 сая болсон байна. Тэгэл яг тэр анхны тэр хөтөжүүлж авч байгаа нартал тийм байх хэвчээ тий. Манай хүн амын 30% ингээд хятсан Пол Пот гэдэг хүн байсан ингээд. Маш том толбол байгаа хэвчээ. Тэр бүр энэ улсын хувьд тий. Тийм шүү дээ. За тэгээ Пол Потын хувийн амьдралын талаар нэг жоохон ярих юм бол одоо нөгөө жирийн ард иргэд нь одоо ердөөсөө гэр бүлтэй хувийн харилцаатай байх ирэхгүй байгаад байсан шүү дээ. Тэгсэн мөрчлөө Пол Пот бол өөрөө 2 удаа гэрэлсэн байдаг. Эхнэрээсээ хүүхэд гараагүй байсараа салсан. Харин 2 дахь эхнэртэйгээ одоо нөгөө төрийн эрхээ алдсныхаа дараа танилцсан юм бэлээ. Тэгээ эхнэрийнх нь нас нь бол тодорхойгүй байдаг. Гэхдээ таамаглалаар нэг Пол Потоос 30-40 насаар дүү байсан байгаа. Тэгээд тэдний дундаас нэг охин гарсан. Тэгээ ихэнх дарангуулагчдын хүүхдүүд нь одоо эцгийгээ эцгийнхээ амар харгас зэрлэг сэтгцийн хувь докторгүй гэж тодорхойлдог бол Пол Потын охин одоо аавыгаа айдуу зөөлөн халамжтай хүн байсан гэж тодорхойлдог амар сонирн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь одоо нэг бол энэ охин одоо жоохон өөрөө мэдгүй байсан байж магадгүй. Эсвэл Пол Пот нөгөө ард иргэдтэй бүр үнэхээр аимшиг юм. Гэхдээ ингээд өөрийнхөө хүүхдүүдтэй амар зөөлөн ханддаг байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Тэгээд охин бол одоо ердөөсөө улс төрийн замналаар бол яваагүй. Уран зохиолын чиглэлээр сурчаад олон хүмүүс энднээс бол далд амьдэрдэг. За тэгээд одоо Пол Потоос хойш Камбож улс ямар байгаа вэ гэх юм бол 80-ад оны сүүлээр хөөтөндөө намжаад Вьетнамын цэрэг Камбожоос гарсан. Тэгээд Нүбийн Камбож дахь шилжилтийн захиргаа гэдэг нэртэй байгууллага төр засгийн газар үүрэг гүйцэтгэжсэн. Тэгээ энэ бол одоо төвхөндөө Нүб анх удаа улс төрийн засгийг орлож ажилласан тохиолдол байт юм билээ. Тэгээд 1993 онд сонгуул явуулсан. Энэ сонгуульд 92% эрсдэлтэй оролцож тэгээ 20 жилийн өмнө төлөхөгдөн унсан хаан Нородом Сиханукийг буцаан хаан ширээнд нь залсан байна. За тэгээд одоо хаантай одоо ерхий сайдтай ийм улс байдаг шүү дээ. Энэ Нородом Сиханукигийн хаан хүн одоо бол хаан байгаа юм билээ. Тэгээ нэг ерөнхий сайдтай байгаа. Тэгээд энд явж байхад одоо худалдааны төвч гэдэг юм уу те одоо анзаарвал ингэдэг штэ. Хятадд явж байхад зүгээр ингээл худалдаа, дэлгүүр, зах, тэгэл үзүр музей ер нь бол хаан тугууд нь байж идэг штэ те. Тэрнтэй адилхан Камбож бас яг тиймэрхүү тугнууд нь байна, туг нь байна. Дээрээс нь нөгөө нэг хааныхын зураг, ерхий сайдынхын зураг гэдэг нь яг тийм байт юм шиг байна. Одоо нэгсэндээ одоо төрийн 3 өндөрлөг гэж хэлэх юм уу те. Тэр гурийн зураг нь байнгын худалдааны зах махын дэтэл хамгийн дээр нь дэлгүүрийн гал ирэж байгаа юм те. Тийм ингээ байж идэг. Зүгээр юм орой хоол иддэг лаунж маягийн те. Лаунж маягийн тэгээд хоолж гардаг ганц нэг пим шууж болдог ийм газрууд байна шүү дээ те. Тийм газрууд хүртэл тэр дээр нөгөө 3 зураг нь байж л байдаг. Бас нэг ийм газар юм байл. Одоо ингээд бас ингээд түүхийг нь ойлгоод үзэнгүүт одоо монголчууд ч бол ингээд нөгөө дулаан газар аялыг хийж явал одоо Таиланд, Вьетнам, Малайз, Сингапур явдсан шүү дээ. Тэнгүүт яг эдний чинь хөрш байгаа улс нь
юу Камбож байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яагаад явахгүй байна гэх юм бол одоо нэг ийм аимшиг дарангуйлагч гарч ирээд энэ улсаас хөрөлснөөс болоод одоо аялал жуулчлалын салбар нь юудэс байхгүй. Ингээл за очих юм бол баг айцтай очиж байгаа учраас хажуудлын Вьетнам, Таиланд руу илүү хүмүүс яваад шүү дээ. Яг Angkor Wat байгаа. Тэгээд Kokhe пирамид гэдээ байгаа. Тэнгууд Kokhe пирамид нь болохоор тэр Khmerийн эзэнт гүрэн гэдэг Khmerийн хаан тулсын үед нь болохоор тэдний одоо юу гэдгийг шашинд нь те хүүхдийн цусаар өргөл өргөх юм бол одоо юу гэдгийг байгаль ихийг яаж нэмж гэж боддог байсан байхгүй. Тэгээд тийм хүүхдээр тахил өргөдөг байсан тийм нэг пирамид байдгийг. За тэгээд тэрнийхээ дагсан хэд хэдэн байгууламжууд байгаа. Тэгээд тэр Angkor Wat гэдэг байгууламж чинь бол өөрөө архитектурын хувьд гэсэн тийм маш бас сайн тийм байгууламж байдаг аахгүй. Тэгээд нөгөө усаар ингээд усан одоо хамгаалт гэдэг юм да гаднаас орж ирэхэд одоо яг цайзынх нь уртал тийм усан одоо нэг юм байгууламж маягийн байхгүй юу. Тэр яадаг вэ гэхээр тухайн тэр Angkor Wat-ын доторх бүх юмыг ингэж эргүүлж одоо ашиглахад зориулсан тийм усан юм нөөц юм хүмүүсгээ тэгээ цаашгаа юм гүртэй тэгээ Angkor Wat руу орж байгаа. Ер нь яг хуу Khmer энэ Angkor Wat гэдэг чинь ямар хуу юм гэхээр одоо нөгөө миний ойлгож байгаагаар бол Хинду гэж шашин байгаа шүү дээ тий. Хинду шашин. Тэрний бас нөлөө байгаа. Тэрэн дотроос бурхтаа дагаад урсгал нь ондоо болцсон гэх тиймэрхүү шашинтай байгаад байгаа хөөе. Одоо жишээлбэл бид нар нөгөө юу мэдэн шүү дээ. Шиваг мэдэн шүү дээ. Шива бурхны одоо шашин гэх Шива бурханд итгэдэг нэг юм урсгал нь гэх юм уу. Тиймэрхүү юм одоо энэ Камбожд их нөлөөлсөн юм шиг байгаа. Тэр шашин дээр нь. Тэгээ одоо энэ баригдсан байгаа тэр Angkor Wat маш үзэсгэлэнтэй л те. Маш үзэсгэлэн. Би бол зургийг хараалаа. Өстой гоё харагдаж. Ийм амар огцсон тэгэл тэр дээр гарч мардаг. Яг энэ рүү нөгөө нэг шинжлэх ухааны тайны мэдхүн Одмондөр сувгийн хөтлөгч манай Амраах, Зандаах тэгээд би тэгээ манай цоомагч биш үү цомрлог ихч гэдэг ингээд бид чи хэдүүлээ 5 6 лаа тэгээ дээрэс нь яг юм түүх газар зүй танин мэдхүү иймэрхүү зүйлс мэдээ сонирхыг гэж байгаа хүмүүстэйгээ хамтраа танин мэдхүүн аялал хийж байгаа байхгүй. Тэгээд тэнд маань маш олон бас аялагчид хамт явсан. Тэгээ бид хэд чи яг тийшээ нөгөө Angkor Wat очиж үзэж байгаа байхгүй. За тэгэхдээ л яг тэр нөгөө хөтжөөсөн бүх юмуудын сонсоод бас бидэнд байгаа мэдээлэл юу вэ? Тэрнийг нэмж хэлээд аялагч нартайгаа ингээд яг бүр танин мэдхүүн аялал хийж явж байгаа. Тэрнээс биш энэ Камбож гэдэгт худалдаа авалт бол худлаа шүү. Худлаа юу. Ямар ч дэлгүүр хийсэн, шоуд нь гоё тийм байранд байна. Юу ч байхгүй. Ямар сайндаа нөгөө дэрэгдэн Вьетнам болон Таиланд байгаад байгаа учраас тий Таиланд массаж гэдэг манай камбожууд чинь хийх юм аа бас. Өөрөөсөө тэгээд Таиланд массажийг манай камбожууд хийгээд байгаа заяа. Бас тэгээд нэг юм ойрхон хийх гээд үзээд л байгаа. За нэг тиймэрхүү юм байна. За хоол ундны хувьд бол өстэй ажгүй. Хоол унд гоё их тий. Тэгээд кофе мафи сайтай. Өөрөөр тэр нөгөө буудлын тэр юмуд нь бас нэг юм тийм одоо Вьетнам бодох юм бол тийм тухтай биш. Тэгээд аяллаа тийм хөтөлбөрүүд бас гайгүй зарлцсан байдаг. Тэгээд тэр хөтөлбөрүүдэд нь хамрагдаад явах юм бол хөтөж инээ тэр юмуд нь бас сайн байхгүй. Тэгжил Камбожийг яг үтсэндээ. Харин тийм бах. Тэгээд энэ орон нутаг руугаа яваад бол зүгээр энэ улс нэр одоо энэ хүмүүсийг одоо энд байлгаж хахад авч яваад машин угаалгаж бас ажиллаацгаасаа гэдэг шиг нэрээ тэндээс бүр ингээд Камбож сасар гэдэг. Тэгээ ингээд уур амьсгал гэдэг юм чинь хүнд айгүй нөлөөлдөг юм байна л да. Байгалийн лимттэй учраас ингээд нэг юм яриа марианы хувьд ойлгоц удаан ч гэдэг юм уу те нэг иймэрхүү жоох удаан дуу талбайч гэдэг юм уу нэг юм би бол ингээ бохимдох гээд байгаа байхгүй тийм хүмүүс байгаад тахаар тэгэл ингээл хил дээр нь ч тэр шалгуулж явахтай ч тэр те ингэж мэх тэр болгонд ингээ ер нь мэдрэгдээл гэдгийг тэр нэг уур амьсгал одоогоор бол нэг тиймэрхүү л байгаа болсон харин одоо яг энэнийг нь хараад үзэхээр одоо нөгөө тэнцээ байгаа хүмүүс нь одоо яг энэ Пол Потын дэглэмийн үед хүүхдүүд байсан байгаа даахгүй. Гэхдээ тэр чи одоо тэгээд нөгөө бригадад нь очиж ингээл нэг аимшигын юм үзчихээ тэгээд додод нь насны хөрөнгөтэй тэрнээс бол гарч чадахгүй бол тийм нэг ёсондоо сэхэтэн давхаргыг устгах чинь л гэсэн үг шүү дээ. Өөрийнх нь эсрэг дуурах боломжтой өөрийг нь буруу гэдгийг мэдэх тийм боловсралтай хүмүүсээ тэр жигт нь устгах чинь л гэсэн үг байхгүй юу? Тэ? Тэрнээс чинь эн чинь за одоо нөгөө куб ч одоо нөгөө хөвөн тариалдаг чихрийн нишин гэлөө те чихрийн нишин тариалаад тэгээд тэрнийг экспортлохын төлөө эмч нар багш нар юу гэдгийг боловсралтай бүх хүмүүсээ талбаар орол тариулж байгаа. Тэр чинь экспортлох гэдэг шүү дээ. Энэ нөхөр чинь болох юм экспорт те гаднаас мөнгө авж байгаа. Тэгээд тийшээгээ бас юм халддаг нэтэр юм хийх ёстой. Тэгээд тэхийн тулд ард иргэдэн илүү дутуу юм ярихгүй байх ёстой. Тэгин гутал нь хооронд нь танихгүй улсуудыг ингээд тараагаад ийм ичиж байгаа. За яриад ах юм бол хоёулаа нэлээд их юм ярихаар
ийм дугаар байлаа. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids. За мөн Otrivin-та чөлөөтэй амьсгалцгаая. Otrivin бид бүхнийг дэмжин ажиллаа. Энэхүү нэвтрүүлгийг та бүхэнд манай Одмөндөр сувгийн маань хөтлөгч Онон бэлтгэн өргөдгээ. Онондоо баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.